Хизээ энэ санааг олсон. Ер нь ажил хийж явах тэгээд орд сургуульд байж байгаа будагдлээсэн л дээ. Тэгэл боломж гарч ирсэн. Бүтээл ер нь хэр амьдрал дээр хэрэгжих бодиттой бүтээл гэж бодож байна. Ер нь гэрийн нөхцөл, гэр хорооллын нөхцөлд ер нь төхөө хэрэгцээтэй тоног төхөөрөмж санаа гэж бодож байгаа. Ахуй хэрэгцээс гарсан бохир усыг саарл ус гэдэг. Саарл усыг дахин ашиглах санааг бадуулд ахуйн бохирыг ариутгаж цэвэрлэх төхөөрөмж бүтээлээрээ дэвшүүлсэн юм.
Шүүгчид түүний энэ санаа амьдрал хэрэглээнд нэвтрүүл ашигтай, хэрэгцээтэй санаа боловч бүтээлийн гол шийдлээ бүрэн олоогүй. Техникийн зураг хангалтгүй байгаа учраас 2 дугаар шатанд бүтээлээ хийж амжихааргүй байна гэж дүгнээд 3 улаан гэрлээ хасаасан юм. Хоёр санаа танилцуулсан. Тий. Хоёлоо яг амжсангүй. Яагаад амжсан вэ? Би тайлбарлаж байгаа муу байсан байх л гэж бодчих. Би чамд дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл гэдэг номыг бэлэглээ. Энэ бол Монгол Базалт компани захирал зохион бүтээгч Ариун болд орчуулсан байгаа. Тэгээд чамд бас олон шин санааг энэ номноос өгөх байх гэж бодож байна. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Энэ барилгын салбар жоохон хүндрээд байгаа асуудлуудыг багч болтгоо ингээд шийдэх талаар шийдсэн 2 бүтээл байгаа. Тэр бүтээлээр л хоорондоо бит хоёр маань ярьж хагаад нэлээд төхөө болсон болов уу гэж бодохоор л орж байгаа. Барилгын салбарт яг ямар хүндрэлүүд вэ? Ер нь бид нар бол засал чимэглэл хийдэг. Тэгээ ерөнхийдөө хамгийн гол зүйл нь засал чимэглэл байгаа ш дизайн тий. Тэр зүйлийг одоо хийхэд бол хамгийн гол зүйл нь таацсан тий. Таацыг засах. Тэрийг одоо гараар ерөнхийдөө дандаа гараар хийж байна. Тийм учраас маш их цаг, маш их хүн хэрэгцээ их байна. Харин тэрийг хөнгөлцөх зорилгоор тааз тэгшлэг машинуудыг ер нь санал оруулж байна да. Залуу зохион бүтээгч тэр санаагаа хэрэгжүүлэхээс өмнө өөртөө хийгээд баг хэрэгжүүлж үзсэн үү? Би чинь яг заслаар идэ 2006-аас 8 жил явж байгаа юм чинь. Тэр хугацаанд идэ мэдээж бүх зовлонгуудын мэдлэгээ авах шат зөөхөөс ихсүүлээл те. Тэгэл янз бүрийн асуудлууд их гарна шүү дээ. Тэрэнд нь идэ хөнгөвчлөх тэгээд 5 хүн ерөөсө 5 хүн 2 машиныг ажилуулах. 5 хүн маань 2 машин ажилуулна гэдэг чинь цаашдаа тэр 15-аас 20 хүний ажлыг хийх тийм зориулттай машинууд байгаа байхгүй.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monmys Group үн цэнийг цогцлоо. Баяр хүргэе. Хоёр санаа хойлоо үзэгчдэд болоод шүүгчдэд таалагдлаа. За тий хоёр санаа маань үзэгчдэд дэмжигдээд тэгээд хоёлаа тэд цагаараад ирлээ. За шүүгчид юу нэр илүү анхаараа гэж байна. Ер нь доороосоо замаас гших талыг л нэлээд анхаараа тэрний хоолоо тэр мушгигч голыг л сайн анхаараа л гэж байна да. Хоёрдугаар шат хүртэл бүтээлээж амжих уу? Амжуулах гал зүтгэндээ тий. Тэгээд ямар ч байсан амжуулахын тулд бүхий л хичээлд ажиллаад зүтгэндээ хоёр гэдэг чинь бас нэлээд хүч шаардна тий. Тэгтээ бол зүтгэнэ л гэж үзэж байна. Хүч хавсрагт хоёрыг дэмжих хүмүүс байгаа юу? Байна. Найс нөхдүүд тэгэл багш нар гэл бас байна л та. Тэр хүмүүстэй хандаж юу гэж хэлэх вэ? Биднийг бодоорой тэгэхгүй бол хэцүүдэх нь биш үү л гэж хэлдэг. За амжилтсан.
100% дугаартай Бат Очир маань өөрийнх нь бүтээлийг танилцуулаад гараад ирлээ. Бат Очирыг үзэгч та бүхэн таньж байгаа бох. Сая орохынхаа өмнө би бас хэлсэн манай нэвтрүүлгийн 2012 оны ялагч залуу байгаа. За юу болсон бэ? Үзэгчтэй бол сюрприз орхон. Тэнцээ. За. Энэ бол 2 дугаар үед чамайг урьж байгаа урилга, амжилт хүсье. Тэгээд өөрийнх нь бүтээлийг 2 дугаар үедээ илүү боловсронгуй болгож ирээрээ. Шүүгчд хамгийн гол нь чамд ямар зөвлөгөө өгсөн бэ? Одоо бол нэг өмнө нөгөөсөө оролцсон тий туршлагатай. Тэгээд одоо бол мэрэгжлийн төвшөнд л юм шаардна гэж. Мэргэжлийн Юмаа л яг мэрэгжлийн төвшөнд нэлээд өндөр төвшөнд хийх ёстой гэсэн шаардлага тавьчихна. мэргэжлийн төвшөнд хийхэд бол чамд мэдээж маш хүчтэй баг байх хэрэгтэй байх гэж бодож байна. Ямар багтаа хамтарч ажиллаж байна? Ямар хүмүүс чиний ард байна? Манайд бол найзууд байгаа. Бид нарыг ингээд муусыг хамт өгсөн найзууд байгаа. Тэднээс бол тэгээд тусламж аваад хамтарч ажиллана да. Монголын ирээдүйн шилдэг зохион бүтээгчдийн нэг Бат Очир чамд амжилт хүсье. 2 дугаар үе дээр ойлаа уулзъя. Тэгээ бүтээлээ хийгээд ирээрээ. Бүтээлийг чинь бий болоод үзэгчд, шүүгчд, залуу зохион бүтээгчийн бүх арын албаныхан дэсэн ятан хүлээж байгаа шүү. Амжилт хүсье. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч эерэг өөрчлөлт бүтээх, хөгжлийн боломжийг залуучуудад олгох GCI Progress. Залуу зохион бүтээгчд орохор болсон. Яагаад орохор болсон бэ? Би ер нь багаас тийм техникт дуртай. Тэгээд одоо тэгээ сургуульд ороод үсээ инженер болж байгаа юм чи тэгээд орж байгаа. Чиний бүтээлийг хамгийн их дэмжиж байгаа хүн юм бэ? Тэгээ манай сургуулийн багш нар тэгээд гэр бүлийнх маань их дэмжиж байгаа. Ижил төстэй юм санаанууд байна уу? Интернетээр ч юм үзсэн үү? Ер нь бол интернетээр гарч ирэхгүй л ховорхон.
За баяр хүргэе. За тэнцэнд баяр хүргэе. Баярлаа. Хаашаа яраад байгаа. Гэр тэнцэндээ хөөрөөд баярсандаа тэг гүйж. Шүүгчд өөрсдийн бүтээлийг юу гэж хөдлөж авч байна? Жоохон хизүүлийн тэгтээ хийгээд оролдоод үзгүй гэж. Хийгээд юу нэр амархан байна. Хийхэд үл чаднаа л гэж бодчих. Хин чамд туслах уу? Багш нар болон гэр бүлийнхаа тэгээ ангийн хамт олон туснаа. За тэгвэл амжилтсан 2 дугаар үедээ 2 дугаар шатанд оролцъё. За. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric